За сайн байна. Өнөөдрийн хичээлээр бид Adobe After Effects програмд хэрхэн камер үүсгэх, камерын тохиолгыг хэрхэн хийх. За ер нь камер After Effects програмд ямар үүрэгтэй, ер нь ямар ач холбогдолтой талаар ярилцах болно. За би урд нь хийсэн хичээлүүдийн файлуудыг үргэлжлүүлэн ашиглахаар шийдлээ. За delete дараад дахиад koala гэж үзье. Koala гэж. За өнгийн өөрчлөлтөнд бол бид transform за би нэг иймэрхүү өнгөөр өөрчлөе. За жоохон томруулъя. За fit тавьчих юм. За шинээр камера үүсгэхийн тулд бид layer new camera буюу Ctrl Alt Shift C гэсэн хоткийг ашиглаж болох нь. За даръя. За энэ хэсгийг бид нэрийг өгнө. За cam ногоос 2 гэдэг тохиолгоо хий. За preset гэсэн хэсэгт за 50 мм гэсэн урдаас бэлдсэн тохиолгоо авч. За 50 мм гэдэг нь юу гэсэн үг вэ? Дурангийн линзний хэмжээг бид нэнд хүснээр өгч болно. Жишээ нь 50 мм гэж байна. За 15 мм-ийн дунгаас эхлээд 200 мм хүртэл preset-д байна. За custom дарснаар та өөрийнхөө хүссэн хэмжээ өгж болох боловч за би одоогийн байдлаар 50 мм буюу төдийлөх их ажилд өгдөггүй энгийн бол тийм дураг ашиглая. За шин 200 мм-ийг өгөхөд ийм болж байгаа юм. За depth field буюу гүний аслалт таанаас автоматар өгч байна. За одоогийн байдлаар энэ бол бидэнд ямар ч шаардлагагүй. Дараа нь бид depth field хүснээрээ өгч болно. За окей даръя. За тэгэхэд бидэнд энд камер үүсэж. За камер дээр хоёр дахад бид тохиолгоодыг дахиж шинжилж өгч болох юм. За одоогийн байдлаар бид үндсэн камер буюу project нэгтгэхэд автоматар үүсдэг тийм камераар бид харж байгаа. За үндсэн камер бол бидний тохирогтой хэсэгтээ харагддаг. За cam бидний саяны шинээр үс cam 2 руу шилжихийн тулд яг хөөхлөр камерын тохиолгоо камер сонгох хэсэг cam 2 гэж шилжиж. За тэгэхэд ямар ч одоо ялгаа бидэнд харагдахгүй байна. За active camera 2. Ямар ч ялгаа бидэнд мэдэгдэхгүй. За үүний үр юу гэхээр ерөөсөө камер үндсэн камер болон шинээр үүсгэсэн камер нэг цэг дээр хоёулаа адилхан тохиолгоотой байгаа учраас евроны өөрчлөлт бидэнд харагдахгүй байна гэж ойлгож байна. За камер үүсгэхийн одоо гол шалтгаан юу гэхээр бид мэдээч хэрэг бодит амьдрал дээр ямархуу камерыг бидний яаж хөдөлгдөг вэ? Түүнтэй нэлээд төстэй байдлаар бид камерыг After Effects-ийн орчинд хөдөлгөж бүтээлд ашиглаж болно. За нөгөө төгөр 3D орчинг бид илүү мэдрүүлэхийн тулд камерыг ашигладаг. За After Effects 3D орчинг бол үүсгэж болдог. За энэ бол яг 3 биш 2.5D гэж үздэг тийм орчин үүсгэн. За хэдий 3D ч нэлээд хязгаарлагдмал байдалтайгаар бид 3D орчинд ажиллаж болно. За жишээ нь полигонал буюу voxel хэмжлэн 3D битүүдийг бид шууд After Effects-аар үүсгэх боломжтой. За зарим нэг 3 дахь хувь хүмүүс болон
программын компаниудаас бэлдэж гаргадаг After Effects нэмэгдээдийн тусламжтайгаар полигонал 3D биетийг бид юунд ашиглаж болно. Бүтээлдээ. За юун түрүүнд камера үүсэхдээ 3D байдаг. За жишээ нь одоогийн байдлаар бидний Cola гэсэн бичиг Cola гэсэн 2 зураг маань 2D орчинд байна. 2D орчин маань гэдэг нь X, Y axis-тэй Z буюу гүн ямар ч гүн байхгүй гэж байна. За 3D болгохын тулд энэ хэсгүүд та бүхэн би дараагийн хичээлээр тайлбарлаж байгаа. Эхний ээлжинд энэ cube байна. Cube ямар өөрсгөө 3D болгох хэрэгтэй. За жишээ нь би Cola 3D болгоё гэвэл энэ дээр дарахад куб болоод 3D болчихно. За Cola гэдэг бичгийг мөн 3D болгоё. За дараа. Тэгэхэд бас л 3D. Ингээд 2D битийг энгийн байдлаар 3D рүү бид нэр ингэж шилжиж болдог. За Y, за X, за мэд шинээр үүснэ Z тэнхлэг үүссэн. За бид 3D мэдхийн тулд Z цэнхэр шугамн дээр тарж байгаад хоёр дэш нь чирэхэд Z шугамын дагуу аргашаа явж байна. За За одоо би Cola жоохон наашлуулж өгье. За ингээд юу үүсэх вэ гэж. Одоо бид камера хөдлөж үзье. Transform хэсгэлөө. За бид эргэлдэж болж байна. Position хэсгээр. За бид мөн дэш доош байлаа эргэлдэж байна. За та бүхэн тоонуудыг өөрсдийнхөө туршиж үзцгээгээрэй. За одоо бид камера хөдлөж үзье. За камера хөдлөхөнд position буюу байрлал хэсгийг бид за эхлэлийн цэгээ бид за анимац камера бол анимац маягаар хөдлөе. Position хэсэг дээр эхлэлийн цэгийг тавья. За тэгээд 4 секундэд энд ирсэн баг. Упс. За. За ингээд тоглож үзье. За. Дахин тоглож үзье. За энэ үтсэл ингээд бид одоо After Effects програм дээр энгийн байдлаар 3D орчинг үүсгэж болно.